Бүгдээрээ сайн байцгаана уу? Сүнсний хөөрнөл подкастын 2 дугаар дугаарыг хэлэхэд бэлэн болсон байна. Нанда байна. Мужийн. За Нанда бит хоёр сүнсний хөөрнөл 1-р дугаараараа сүнсний сэрэлтийн бит хоёр дээр юу болсон тухай мэдрэмжүүдээ өгүүлжсэн бол одоо 2-р дугаар дээрээ яг тэр сэрсэн сүнс буюу эдис маань юу мэдрүүлэхийг хүссэн, юу мэдэрсэн тэр тухай бүрнэлээ. Энэ дугаараараа хамтдаа сонсцгоё. Амар мэндээ. Ямар юм уу та? Энэ сүнсний сэрэлтийг эсвэл улаач гэж нэрлэх боломжгүй байхan л дээ. Ганцхан бас энэ хөх толботой үрсүүд сэрээд байгаа юм биш. Өөр хариулсан үрсүүд ч сэрж байгаа. Жаал бусдаасаа үүрэгтэй л байхan л дээ. Тэр үүрэг нь одоо юу байх? Нэг таануудын ухамсарын шилжилт гээд нэрлээд бусаар нэрлээд байгаа тэр долгиосол үнэхээр явагдаж бий гэвэл тийм. Энэ таануудын эдисийг сэргээж холбогдох тэр олон хийсгэлүүдийн тэр хоорондын давтамжийг ойртуулж өгöd байна л та. Давхцах боломжийг олгоод байна гэсэн үг. Урдгаж байгаагүйгээр олон үрсийг сэрэх гээд байна шүү дээ. Гэтэл тэр нэг ухамсарын тэр нэг дэлхий гэчиг бий болгох гээд байд. Гэтэл энэ сэрж байгаа үрсүүд нь тэрний мэглэлэн л байх нь л дээ. Таанууд нэг айхтар сэрчгээд л нэг юм мундаг том хуйлгаад бурхад болох гээд байгаа юм биш. Хувцас хоёг өмсөөд хингэрэг нүдгээд байгаа юм биш. Таанууд зүгээр тэр нэг байшин байлаа гэхэд та нар суурийн зутгаж байгаа л үрс байх. Тэр суурийн бат бөх байх нь та нараас хамаарх нь л дээ. Та нар тэрийг эхлүүлж байх. Иймийн учраас нэг тийм давоо шарлуулсан зөвхөн тодорхой мансан нэг хоёулахнан хөтөлцсөн тийм үлийг хийхгүй л аль болох олон үрсийг тэр суургээж зүйлэнд татаж оруулж ирж энэ өөрсдийн үргэлжлэх үр удамдаа тэр бат гагнагдах тэр суурь нь болох нь л дээ. Үндэс болох нь мөн үү? Үндэс доороосон ирж ирэх ёсгүй. Тийм учраас энд нэгдэл гэж зүйлийг нэхээд байх. Нэгдэн гэхээрэн нийлээд тэрвэрлдээд эсвэл хамтдаа нэг юмд чиглээд байхыг хэлэхгүй. Та нарын дотоод тэрвэр хүчин байдал чинь үнэн болох үед угаас энэ энергийн төлөвлөсөл гэж чинь нэг болоод нэгдчихдэг. Түүнээс биш өөрийгөө хүчилж ухамсараа малтахгүй юм л дээ. Зөвхөн өөртөөгөө ажиллах нь өөрөөд зүгээр дэмэн өгөх нь ингээд энэ олон үрс бэлэн болох ёстой гэд та ямар нэгэн зүйл таануудыг сэрэх гээд байна мөн үү? Үүнийг зарим нь ажаад байна. Надад юу болоод байна гэж. Өөрийн тэр эдисүүд бас дотроосоо тэмүүлэх. Надад нэг зүйл болоод байна гэж. Гэтэл тэр нэг таануудын домч нарын онцлоод байгаа тэр нэг эмгэгтэй энэ огт өөр зүйл байх.
сайхан цав цагаанаараа ихээс төрсөн шигээ цэврээр уухан байхгүй. Тэр бол ойлгомжтой асуудал. Та нар хэд цагааныг хийсэн улдаар хэд харыг л өөртөлж ирсэн байдаг. Бусдын тэр үзэл санаа харах өнцөг өөрийн гэмтэлтэй өссөн тэр ааш авир зан амьдрал ахуй ингээд тэр эдэс зэрхээр энэ харах хортой чинь холилдоод энэ мэдрэмжийг ухамсар юу л гэнэ л дээ. Тарих руу мөн үү? Тарих тэндээс нэг буцаад энэ биеэр тархаах тэр нэг одоо зэрлэг гэх үү. Энэ зэрлэгийг буцаагаад түгээхдээ өөрийн тарихаар боловсруулахдаа өнөө нэг энэ хорвоо дээрээ хэдэн жил хүмүүн байгаа туулсын тэр тууллаас нь л ухаад байх нь л ингээд эндээс гарсан тэр зэрлэг гэж чинь чиний шунал болоо тэр хар хорсол баягаа бардам юу идэх тэр бүх зүйлтэн холилдоод буцаад биеэр тархан л ингээ буцаад эдэрхтэн болоод өөр чиний мэдрэмж тааврууд тэр бүхэнд ирж байгаа тэр зэрлэг гэж чинь анхныхаа сан огтөр болоод л ирж гэж байгаа. Ингээд ухтан дотроос чинь нийтээс сэрээд байна гэд нэг тэр нэг ухамсарлан мэдээлэл ирэнгүүт тэр мэдээлэл энэ дотор чиний биеийн дотор чинь нэг гадны биет хар гаригийн нэг юм байна гэдэл. Ингээд миний бие гинтэл ингээд нэгэн аюулгүй систем гэх чинь ажиллаад л бөөн дохиолн энэ тэндгүү асаад л улаан ногоон гэрэл холилдоод бөө юм болох нь. Энэ тэнд нэг галаалтцсан аятай. Инглээр бүх юм сандраад л салгалаад л миний мэдрэмж одоо яах гээд байгаа хаашаа урсах гээд байгаа суух юм уу босох юм уу боли хевти гэсэн ингээл боли бүр нисмээр байна гэдэл юм уу ингээд л төмөн мэдрэмжүүд холилдох. Ингээд нэг таанууд имэн хүүстэй өрсүүд нь бүгд үр төрүүлж байгаа. Ингээд бэлгийн исэн эм хүмүүний өнд өвчөнд үр болоо тогтхоороо зарим хүмүүнд тэр нэг хордлого гэж илэрдэг. Тэр их таагүй мөн. Энэ үнэнгээсэн гадны биет ороод ирэхээр миний тэр бие эсэргүүцээд байгаа гэсэн үг. Түүнд дасах хүртэл тэр миний бие үүстгэл байх нь л тэр эсийг хүлээж авахгүй. Зарим нь бол маш найрсаг хүлээгээд авч байгаа. Таатай байна гэдэл. Тэр хүндлөөр байх. Түүнтэй адилхан чиний дотор чиний дарангуулж байсан эдэс сэрхэд яг л тэр гадны бие чиг тэр тохиоллыг үүсгээд. Ингээд л үнэн ажигч гэрхай өрсүүд хэрвээ ажиглаа чагнаж чадвал одоо таанууд төвлөрн бяцлах нь гэж яриад байдаг мөн. Энийг үлдэж байхад таанууд өөрсдийн зүрхнийхэн чимээг чагнаж болдог. Энэ цохолт ямар ч хэмгүй болчихдог. Сэрсэн эдэсүү тэр зүрхэнд өөр таавар гэж өгч гэж. Өөрөөр хэлбэл үлгэр шиг жишглэн хэлбэл өөр хэн нэгний мэдрэмжийн босоод ирчгээр хоёр зүрх аятай зохилтол байх нь л. Ингээд
өөр хүний мэдрэмж тэр хэн нэгэн өвөг дээдсийн мэдрэмж минийхтэй холилдчихоор би өөр хүн шиг зан гаргаад эхэлдэг баг. Тэгснэн энэ би биш вэ штэ гэснэн түүнийг барих гэж оролдоод энэ нь тэр савлгааг чи үсгээд байна. Энэ савлгаа хизээж тэр эрч хүчтэй хөөрлийг авчирдаггүй. Энэ чи өөрийнхөө тэр байх ёстой тэг цэг дээр ирэх гэж тэмүүлнэ. Нэг бол чи тэрнээс доош онлоор тэр сэтгэл готрол гэж харин тэр дэшин хөөрөл гэж рүү чи хизээж очихгүй. Сүнсний сэрэлт ийм ялгаатай. Дандаа чи энэ дотроо юу цуглуулсан байсан. Чи мэдээж өсөх хүртлэн нэг туулал туулсан байгаа. Ираад жаргалтай байна уу? Зовлонтой байна уу хамаагүй. Чи тэндээс эергийг цуглуулсан, сөргийг цуглуулсан. Гэхдээ энэ мэдрэмж холилдоод эхлэх үед тэр дандаа гутарлын тэр сөрөг мэдрэмжүүд суурилдаг баг. Хизээч миний зүрх хоёр болчихж гэж чагнж хөөрөхгүй юм л дээ. Эсвэл түүнийг таниад л миний тэр эцэг өвөг ирж эмэг ирж хэмээгээд л тэр зүйлийг таниад л нэг хөөрлийн тэр цэг рүү явахгүй юм л дээ. Тэгснэн хоёулаа хамт хөөрсөн хөөрөөд л мөн хоёр мэдрэмж зэрэг хөөрөөд л тийм зүйл байдаггүй л баг. Эхлээд би энэ гутарлаас гараад өөрийгөө л олъё гэдэг тэр урдын тэр цэгийн л хайдаг гэсэн үг. Харин тэр хүмүүнүүдийн яриад байгаа тэр нэг эмгэг болвол ямар зүйл вүлээ? Хоёр талтай. За тэр зүйл гэдэг болвол хүнийг зүгээр л тэр шууд хөөрөл рүү тэнгэр даваачдаг баг. Түүн дээрээс ингээд тэр нэг чөлөөт уналт гэдэг шиг өргөд шонхрын тэр нэг салхи зүсэж ордог шиг дээрээс хайчихдаг баг. Ингээд тэр ёроол руу тэг дээрч очих боломжгүй тэнд торч чадахгүйгээр доошоо ордог баг. Энэ доор байж иснэ буцаад л нэг тэр тархины холбоос нь угтаан болвол ингээд эмгэггүйгээр ажиллавал ухамсарлах ёстой мөн үү? Өөрийгөө барьж хянах ёстой. Тэгтэл энэ эмгэг болвол хянах боломжгүйгээр тэр ухамсарын тэр холбоосыг өөр зүйлтэй дурсамжтай гэсэн үг холбохдоо огт өөр дурсамжтай холбогддог. Тэгэнгүүт тэр буцаад тэнгэр рүү гарчихдаг. Өөрийгөө ухамсарлаад байна гэж бодож байгаа боловч тэр холбоосууд хамаа замбраагүй хаанч хамаагүй холбогддог. Эсвэл бүр тэр холбоос тасарчдаг. Харин сүнсний сэрэлт хийж байгаа хүмүүнд тэр сүнсний холбоос тасрахгүй дээр нь бүр бэгчин дээрээс нь бүр шинэ холбоосууд гарч ирж цоо шинжний тархинд байхгүй тэр мэдээллүүд дурсамжууд тэр зураглалуудыг оруулж ирдэг. Ингээд надад огт байхгүй зүйлийг би хараад л байхгүй зүйлийг би мэдрээд эхэлнэ. Харин эмгэгтэйгээд байгаа тэр хүмүүсүүд бол байсан зүйлэн алдаад байдаг баг. Ялгаа нь энэ байх нь. Одоо ингээд сүнсний сэрэлт хийж байгаа хүмүүсийг сонсоод ахны одоо ингээд мужи битүүрээр болохоор адилхан давуу чанартай ямар байгаахгүй сэтгэл бодлол орсон байдаг. Гэтэ мужигийн болохоор минийхээс арай өөр нь болохоор чихэн шуугаж би энэ одоо янгинаж өвддөг ч юм уу. Тэгээ явандаа бүр ингээд чихэн дээр юм шуугдаг болчихсон гэж байгаа байхгүй юу? Эдгээр нь ингээд нэг энгийн одоо сэтгэл готролд ордог байсан үеэсээ шууд ингээд төвшин ахиж гин гэсэн үг үү? Хурцсаж гин гэсэн үг үү? Энэ юу гэсэн үг вэ?
хурцгаад өтөсгөөд байна гэсэн үг. Аха. Яарад байна шүү дээ дотроос нь мөн. Ингээд нэг багныг өглөөр түүнийг нэг бараг мэдрэхгүй байна мөн үү. Ингээд би улам жаал өнөөхөн нэмэх нь тэр дотор байгаа сүнс чинь өөрийгөө эдис таниулахын тулд хийж байгаа үйлдэл байх нь л дээ. Тэр би өвдөг дөрөвний эм хүмүүн үртэй ихтэн зарим нь эсрэг үүсэж чохордлого гэж үүсгэн зарим нь зүгээр таатай талархаад авна гэдэгтэн яг ижилх. Энэ хүн болгонд заавал ингэн гэсэн үг байхгүй л дээ. Гэтэл энэ нандан би яс янгнаагүй юм чинь би ер нь тэнцэгт хүрээгүй байна. Тэгтэл таанууд чинь хизээж давтагдашгүй би хаа эдис болоод бүр хурууныхээтэй үсттэй. Тэгэхэд таануудын тэр үснээс чинь унаж байгаа энэ хаг холц руу хүртэл хинтэй байж давхцахгүй шүү дээ. Хаягдл нь хүртэл хинтэйж давхцахгүй. Тэгэхээр чин зэрэг энэ хүн болгонд өөрөөр явагдах. Харин тэр нэг би өвдөх ч юм уу тэр шууган эднэр болвол тэр хүмүүний аль метр хүн илүү хөгцсөн байна түүнтэй холбоод мөн үү. Хэрвээ хүрэлцэх нь илүү тэр хөгцсөн байгаа болвол тэр хүрэлцэхээр нь дамжуулж тэр өвдөлт ирэх нь л дээ. Тэр шуугаад л энэ чимээг чагнуулгаад л байгаа болвол энэ сонсох метр хүн илүү байх мөн үү. Гэтэл зарим хүмүүс тэр огтын гоё цэвэрхэн газар сууж байтал тамхи үнэртэй л өөр өмхий үнэртэй л бүр цус үнэртэй л байдаг шүү дээ мөн. Энэ чинь үнэрлэх хэрэгтэй нь илүү хөгжсөн байна шүү дээ. Тэгэхээр аль нь мэдрэхүүгээр энэ чи тэр сүнсний сэрэлтээр амьсгалж байна. Тэр чинь чамд илүү мэдрэгдэх нь л дээ. Тэр чиний дотор байгаа эдис учраас чамайг хамгийн ихээр мэднэ. Ингээд тэр ухамсарлуу мэдээллийн дамжуулаад таниулгаад байгаа л үйлдэл түүнээс таануудыг зовоогоод тамлаад тарчлаагаад тамгалах гээд байгаа зүйл огтос л биш байх нь л дээ. Сүнс сэрхээрэн таанууд нисдэг болох юм уу? Эсвэл илүү зоос хураагаад л зовлонгоос ангиж ирэх юм уу? Үгүй шүү дээ. Бусадтай адилхан зовсоор л байна. Харин түүнийг зовлон биш шалгалт асуудал дээр надад ирж байгаа сорилгээ хүлээгээд авчих нь л дээ. Харах өнцгөн энэ амьдрал ахуйд хандах хандлага нь өөр болчих. Би өнөөдөр хоолгүй яана гэд бодож суухын оронд би өнөөдөр өлөн байгаа дээрэн өчнөн зүйлийг суралцах ёстой болоод л өнөөдөр ингэж суугаа юм байна гэд нэг арай өөрөөр холоо харчихвал түүнийг ухаарчихвал хоол ирэх гэдэг шүү дээ мөн үү. Гэтэл түүнийг ухаахгүй ингээд явах тусам арай л олон өдөр хоосон хонхон л дээ. Арай ч өлсгөөд алчихгүй мөн үү. Нэг жаал өөх гээд байвал нэг хоол өгчгөөд дахиад буцаагаад өлсгөөд байх. Гэтэл би яагаад ийм юм туулаад байгаа юм гэдгийг өөрөөсөө асуучихвал уг нь өнөөх нь хариулах гээд байгаа мөн. Тэгэхээр ахуйтайхан хэд зууралдаад түүндэн орооцолдоод бусдын бэлдсэн тавилангаар туучаад байхлаар өнөө таанууд нөгөө өтгөрийн тойрогтол байгаад байна гэсэн үг шүү дээ. Өлссөн ч хамаагүй тэр тойргоос гараад нэг хөлнийхэн цуцаа гаргаад суух нь л дээ. Юу болоод байна минь ч одоо гэж
Тэгтэл таанууд чинь эдхийн төлөө амьдраад байгаа мó эсвэл амьдрахын тулд идээд байгаа. Ямар төвхтэй асуудал юм уу? Яг л жүтгэрийн тойрог. Ингэтэл уг нь энэ амьдрал гэж энэ туучж байгаа зүйлээсээ альва асуудал бүхнээс суралцах гэж ирж л дээ. Сургуульд ирсэн байх нь мөн үү? Өглөө ээж аав нь нөгөөд оройн нь авдаг шиг. Өглөө нь би энэ амьдрал гэдэг сургууль руу ороод ирчихсэн байна. Би өнөөдөр тэр надад өгөх олон тэр хичээлүүдээс би мэдлэгийг авах. Түүнийг мэдхгүй бол би шалгалт гэж зүйлэндээ унаад шавартай хутгалдаад дахиад л тэндээ үлдэх. Тэр замыг тэр нэг ядаргаатай тэнд анхаараагүй суугаад сонсоогүй зүйлээ би дахиад л түмэн удаа сонсох болчихлоо. Харин би тэр ухаарлыг аваад явж байгаа бол тэр надад алдах унд өмсөх хувцас зэрэг нь бол угаас зүгээр ирдэг хэрэгцээ л байх нь л дээ. Би алхам бүрээсэн асуудлыг хайх нь. Асуудал хаана надад сурж болох юу вэ? Ихгүй түүнийг зовлон гээд тойрох тусам тэр зовлон харахад ард үлдээд байгаа боловч ахаад хоёр алхахад тэр зовлон хоёр дахин нэмэгдсэн байдаг. Түүнийг уул шиг болцсон хойно нь зовж зовлогоон барж давах юм уу? Эсвэл жижиг дов байхад нь дээгүүр нь үсрээд гарах юм уу гэдэг нь таануудын асуудал байх нь л дээ. Одоо яг сэргээд байгаа сэрж байгаа хүмүүсийн хувьд бол дотоод руу орж тэр асуудал зовлонгийн шийдлийг өөрөөсөө хайх нь Яг бол гаргалгаа юм шүү дээ. ухтаан болвол нандаа мөжи хоёр туслахгүй. Бид туслахгүй. Харин түүнд хэн туслах уу гэвэл эргээд өөрөөсөн эргцүүлж хайж ухсан тэр асуудал түүнийг аврах нь л дээ. Гэхдээ асуу гэхлээр өрсөд бүгд л асуусаар ирсэн л гэдэг мөн үү? Би энэ амьдралын хэцүү бүхнийг яагаад би туулах ёстой юм гэж асуусан гэд нэг шантарчсан өрсөө зөндөө мөн үү? Юундан ялархаад байгаа. Өөрөө түүнийг өөртөө зориулж үүнийг давна гэчгээд тэр зовлон үнэхээр чамааг ээрээ зовоогоод байгаа бол зүгээр л тодорхойхон асуулт. Би яагаад ингэж байгаа юм гэхээр одоо яг юу гэх ёстой юм? Одоо яа гэм бэлээ? Чи одоо яг яагаад байгаа юм бэ гэж ингээл хамт тэгэн штэ. Чи чинь одоо зүгээр хэлсэн зүйлийн мартцсан юм уу хаашаа юм? Яагаад вэ нөгөөдгөл гэнэдтэй? Харин чи түүнийг олоод л асуучих. Мөн үү? Яг л нэрэн асууж байгаатай адил. Эхлээд чи тэр асуугаад байгаа тэр сүнс буюу дотоод хүн чи хинтэй холбогдож байгаа нь тэрнээсээ чи ядаад маш тодорхой тэр нэг зүйлийг асуучих нь л. Миний дотор л байгаа юм чинь чи миний дотор байна уу гэж асуучих л та. Чангас уул харин хаа нэгтэйгээс нөө яард ч юм байна гэд нэг хажуугийнх нь хүн хэлж байна. Тэгэх боломжийг өөртөө өгдөггүй байх нь л. Тэгээд нэг үнэн бас ядаргаатай нөгөө сэтгэлийн сав гэдгийг бас дурдахгүй болохгүй л. Хүний улаан хоолой уушгины завсраар доош ороход энд нэг хэсэгхэн хөндөй газар байдаг. Хоосон гэсэн үг. Яг энд сэтгэл гэдэг эрхтэн
нэгнийг алдаад уйгашууд автгаараа энэ сэтгэл рүүгэн зогтдог үсттэй. Эндээс ямар нэгэн буглаа гарах гад л ингээд нэг хайртай дурлцсан хүнээ нэг хажуунаас нь харахын төдийд л өнөө дахиад сэтгэл ингээл багтахгүй эндээ булиглаад л бүр нэг буцалж гарах гад л догтлдог шүү дээ мөн үү. Хажуу хавирганы зүрхийг хүртэл бадлуулаад л энэ хоосон газар сэтгэлгээ чинь байна л да. Энийг л сэтгэл сав гэдэг байгаа. Энэ сэтгэлийн савнд чи өнөөдөр энэ мэдрэмж гээжийг агуулж байдаг. Чиний мэдрэмж эергийг харж байна уу? Сүргийг мэдэрч байна уу? Түүнээс хамаарат энэ сэтгэлийн савнд чинь сүрэг нь байна уу? Эерэг нь илүү байна уу гэдг нь хэмжигдэх нь л дээ. Гэтэл таанууд энэ жаахан бэлчээр мөртлөө аль хэдийн сэтгэлийн савн бохроор дүүрчдэг. Хар багаасан ингээд таануудын мэдрэхүүнүүд бүгд л буруу сонсож байгаанууд чинь буруу. Идэж байгаа зүйлс чинь буруу. Үнэрлэж байгаа агаар чинь буруу. Харж байгаа тэр хачин сонинжигтэй бүхэн чинь бас буруу. Хүрэлцэж байгаа чинь хүртэл буруу мөн үү? Таануудын тэр өмсөж байгаа эд хувцас чинь хүртэл заримдаа харахад шин боловч элэгдсэн хорогдсон энергинд очсон тийм зүйлс байдаг. Ингээд мэдрэхүүнүүд чинь өөрсгөн дандаа сүргийг бодож оруулаад байна шүү дээ мөн үү? Ингээд та нарт бүгдэнд цоо шинхэн цэвэрхэн тархийг бүгдэнд нь ижилхэн өгсөн байхад эндээ тэр мэдрэхүүнүүдээр харыг бичиж эхлэх нь л дээ. Тэнд эерэг зүйлс цөөхөн байх нь. Ингээд тэр мэдэрч байгаа мэдрэмж дандаа сүргийг гарах. Ямар нэгэн хүн сайхан үйл хийсэн байвал түүнийг шүүмжлэх нь олон. Харлуулах нь олон мөн үү? Шантраах нь олон. Хүнийг тэгж хардаг болсон байна шүү дээ. Мэлмигээ чинь харлган болчихсон. Гэтэл тэр бүр тэр нэг хэрэг хийцэн байгаа тэр нэг хүмүүнд хүртэл эергээр харвал тэр цаана нь эерэг зам түлхэн байдаг л байх. Ингээд сэтгэлийн савчин таануудын жаал сүр бохор байцгаар дээр нэмээд өнөө эдэс чинь сэрэх гээд бүр төвөг болоод өнөөхий чинь халгуулаад залгуулаад ингээд тэр мэдрэмж нь сайн байна уу муу байна уу гэдгээс нь үл хамааран өнөө сэтгэлийн савнаас чинь мэдрэмжүүд нь ялгарч гарахдаа юу вэ чи чинь хэн бэ чи чинь энэ чинь одоо дотор яриад байгаа шуугаад байгаа. Тэр юм биш үү дээ. Угүй энэ чинь одоо нөгөө хар сүнсгээ чинь юм биш үү дээ гэж. Тэгээл өнөө ламнараа ном уншуулаад бөөнөр дээрэн очоод зарим бөөнөр нь тэгээд нэг тиймхэн юм хэлчихвэл тэр хараад энэ хараад гээд зүгээр мөрөөрөн байсан хүмүүнийг хүртэл өөр дээрэн авчирч мөрлүүлээд харах өнцгөн тийм болчихж дотроос яаж ч тэр сахуусан тэнгэр юу гэдгийг сайхан бүхэн дэлгэрсэн ч түүнийг та нар гаргахтан сөрөг мэдрэмж болгож гаргах нь л дээ. Үүнийг таньж мэдэж ухааруулахын тулд та нарт сорио өгөөд сэтгэлийг чинь цэвэрлүүлэх гээд урд хождын авсан худал итгэл өнөмшил болоод бусдаас авсан гэмтэл шархуудыг чинь нэдгээж сэтгэлийн хат гэж зүйлийг суулгахын тулд тэр нэг бяцхан сорионуудыг өгөөд байдаг л байх. Ингээд энэ болгонд та нар үнэхээр заримдаа тэр
гэмтлээ салж байх. Заримдаа тэр өнгөрснөөс чөлөөлөгдөж байх. Зарим нь чадахгүй. За ингээд тэр савыг л арай жаахан цагаан болох гэдэг мөн үү? Тэр дотроос харуудыг нэг гаргаж цагаан руу шилжүүлэхийн тулд та нарт ямар нэгэн дурсамж болоод тэр нэг чөлөөлөх ёстой, тэр нэг зүйлтэй холбоотой үйл явдлуудыг та нарт цорой болгож өгөх нь л түүнтэй зэрэгцүүлээд гууг нь бол холбогдох тэр савыг цэвэрлэх боломжийг өгöd байгаа. Гэтэл тэгдэггүй, түүнийг харахгүй л тэгээд дахин л тэр нэг онцгүй хүмүүнтэй таарад тэгснэн өөрсдийгөө би бараг л юм ундаг багт яагаад надтай ийм хог шавхруунууд ирээд байдیں۔ Гэтэл анхных нь л тэр хог шавхруун дээр нь түүнийг ойлгочих нь л тийм. Тэгснэн тэр нэг аавдан гомдсон байж ичл өнөн авсан биегүүлсэн өрөөндөө залсан тэр гэрийн эдэн яг л аав шиг гэдэл ингээд байдаг. Гэтэл тэр аавыг л уучлахгүй бол яг аав шиг хүмүүнүүд араараасан чиний тэр ойлгох хүртэх олон сорой болоод бараг л жагсаа зогсож байх нь шүү. Харин гэтэл заавал гутрахгүйгээр үүнийг давах боломж байна шүү. Үүнийг би эмгэг биш гэдгийг нь өөрөө ажаад миний дотор болоод байгаа нэгэн зүйлгээд ойлгочих юм бол би тэр гутрах гад байгаа мэдрэмжээс асуугаад мэдрэмжтэйгэн ярьж байгаа. Эсвэл би өөрийгөө харах өнцгийг өөрчилж өөртөөгөө илүү дотгошон ажиллах тэр боломжоо олох нь л гадаад орчинтой биш тэр дотор луух. Тэгтэл тэр гадаад гээд байгаа та нарт харагдаж байгаа тэр хуурамч бодит зүйлсүүд чинь бүгд чиний дотор оршиж байдаг. Дотроос бүхнийг хайгаад эхлэхээр би тунгаалт хийгээд зөв буруугаан ус тосон ялах гэж оролдох нь л энэнд тэр сэрж байгаа эдисүүд өөрсдөө тусалдаг. Тэн чиний багш бол тэр гэсэн. Чиний дотор байгаа тэр эдис чиний багш байх. Одоо таанууд ч гэсэндээ тэр бясалгалж байна уу юу байна? Өөртөө ажиллах тэр өчтөчнөө тэр зүйлүүд нь бий болчихсон. Заавал мөөжи шиг эсвэл нэнда шиг нэг гутраад л дүр эсгээд амьдраад цагаалдахгүйгээр надад ийм зүйл болж байгаа байж болох юм гээд тэр нэг хүмүүнүүдээс очоод тусламж гуйчхад л дотроос багтал төрөөл энэ шүү дээ гэдэл дотор найр наадам болоод л дуу хуур сонсогдоод л өнөө зүйлүүд чинь нэг юм дурлмаар үйлдэл мэдрэмжийг өгөөд эхлэн л дээ дотроос. Гэхдээ тэр мэдхгүй ингээд асууж болно. Нэгтэн мэддгийнх нь хэрэг нь юу вэ? Түүний тэр дотроос асуух ёстой. Тэр зүйл рүү чиглүүлж өгөх нь л тэр оновчтой асуух ёстой байх. Үгүй ядаад асууж мэдрэмжээр нь харилцаж болно. Эсвэл бичиж болно. Тэр бас бичиж чаддаг. Яагаад гэвэл тэр чи бол тэр учраас тэр яг чамтай адилхан бичиж чадна. Чи асуувал хариулдаг. Чи түүнийг сонсож чаддаг. Чи түүнтэй хүрэлцэж чаддаг. Яаж хүрэлцэх вэ? Таанууд чинь нэг бүжиглээд туулаад нэг баясдаг штт. Нэг бол тэр нэг дасгал хөдөлгөөн өнөө юу илээд нөгөө нэг толгоомолгоогоо доош нь харуулчаал хөлөн гоцлоо. Ингээд тэр юм хумнуудан хийж байтал чинь
дотроос чинь ингээд чиний биш зүйлийг хийгээд эхлэн шүү дээ. Сэрж байгаа гэдэсүүд. Тэр чамтай нэг тэр үйлдэлүүдийг хийж байхад өөрийнх нь үйлдэж байсан тэр нэг жаахан хөдөлгөөнд давхцаад л тэр цаашаа өөрийнхөө зүйлийг хийгээд эхэлдэг. Тэгэхээр өөрөөсөө гаргаж болох бүхэл тэр үйлдэлийг гаргах нь сэрж чадахгүй л ингээд мухардаад яваад байвал холбогдож чадахгүй л мухардаад байгаа бол чи дутуул үйлдэл хийгээд байна гэсэн үг байх нь л тийм. Ер нь зүнсэн сэрнүн сэрэгүн ер нь хин нэж бай. Ямар нэгэн асуудал бэрхшээл болоход дандан өөрөөсөө л бүгдийг асуу. Дандан өөртөө бүгдийг хурааж бурууг нь хайн. Ингээд нэнда можи хоёр сууж байхад та хоёрын дунд байх хамгийн ойрхон ижилхэн эрчим дундан нэг хэмд орчихдог. Ингээд бие биендээ татагдана. Гэтэл нэг дургу хүмүүн байлаа. Тэгтэл түүний тэр онцгой зан энд байгаа онцгой зан хоёр нэг хэмд орчихж байгаа. Ингээд бит хоёр нэг салхай салж болохгүй. Тэгээд тэрнийг харах болгон дургуцаад таагүй мэдрэмжэн аваад. Яагаад гэхээр тэр таагүй зүйлс маань бит хоёрын ижил учраас нэг хэмд ингээд багцлагдаж байгаа. Тэр зангаан би засчихвал тэр хүмүүнтэй багцлагдах шаардлага болж байгаа. Дээр нь тэр хүмүүнийг бас би засчихж байгаа. Байх нь л тийм. За ямар ч байсан яг гол мэдмээр байгаа бүх зүйлүүд баг асуулгүйгээр бүгднгийн баг яриад хэлээ. Тийм учраас одоо нөгөө сүнсний сэргэлт хийж байгаа явагдаж байгаа тэрийг мэдэхгүй байгаа хүмүүс бол яг энэ одоо ярианаас нэлээх зүйлүүдийг ойлгож ухаарах боломж үүсч шүү дээ. Өөрөөсөн би бас ийм юм уу гэд асуух нь биш шүү дээ. Яг энэ үнэн юм уу гэд өөрөөсөн асуух нь. Тэр энэ сүнсний тэр байх боломжтой гэж бодвол гэхдээ үүнийг сонсож байгаа эсвэл энэ юу юм бол гэж сонирхож ирж байгаа л бол тэр хүмүүнийг сүнсэрж байгаа гэсэн. Хэрвээ бүр тааг сүнсний сэрэлтэн эхлэжгүй байгаа бол хизээж энэ зүйл рүү орж ирж энэ нэг олон зуун настан эмэгний үгийг хинч сонсохгүй. Хинч нандаад ирж сүнс гэж асуухгүй. Чи бүр сүнс болоод хуурцсан байсан ч чамайг хинч сүнс гэж сонирхгүй. Харин сүнсний сэрэлт хийцэн бол энийг татагдж байгаа сонсох. Эсвэл зүгээр л нэг элдвийн зүйлийг сонсгож явж байхдаа л шууд өөрийн мэдлгүй сонсож байгаа. Үүнийг сонсч л байгаа бол сүнс тань сэрж байна л гэсэн үг байна. Тэр хүн болгон дээр өөрөөс сүнсний сэргэлтийн шинж тэмдгүүд өөрөөр явагдах юм шүү дээ. Өөрөөсөө онцлогтон тааруулж. Тэрнээс биш яг нөгөө яг ийм юмыг сүнсний сэргэлт гинэ гэдэг юм бол байж болохгүй зүйл юм тийм. Өөрийн заавал гутрахаасан өмнө тэр танин мэдхүүг аваад сүнсний сэрэлтийн тухай эсвэл би өөрийнхөө тухай өөрийн сэтгэлийн савны тухай ч юм уу ингээд зөв танин мэдхүүтэй болцсон байхад тэр сүнс заавал зовоод сэрэх шаардлага юу баг. Чи заавал зовох ёстой гэдэл ядаргаатай тэгэж үрийг заавал ташуурддаг өвдөөц гэж юу байх вэ? Яас нөгөө ойлгож ухаарах юмнууд нь бүрэн гүйцэд болоогүй бол тууллыг хөөсөөр харахгүй юм тий. Дандан гаднаас хайгаад байвал тэр
нэг зүйлийг ойлгох ёстой болоод л гаднаас хайгаад байна. Мөн. Үгүн ядаад та хоёр тэр шавнартан бич гэд хэлэхээр бичихгүй байгаа үстэй. Зүгээр л бичгэд тэр хариу өгөх байхгүй. Энэ жаахан болчрууд тэнэг зүйл хийхээсэн ичдэггүй шүү. Мөн үү? Тэднэр та нар жаахан судлаа л тэд нэрийг. Тэд нар чинь бас нэг заримдаа атаархмаар байгаа эцтэй. Та нар болвол болооч та нарын жоох юм байж тэргээд байгаа боловч л та нарын амнаас гарч байгаа тэр үйлдэл чинь та нарын яасан атаархмаар юм бэ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэр чөлөөтэй байгаа нь тийм тансаг